Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ментор мотиватор Жагаа байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ ааврын онцлог гэж юу вэ болон сургалтын багахан мэдээлэл өгөхөөр энд суугаад байна. За тэгэхээр мэдээж онцлуулах шалтгаан гэх юм бол амьдралд ямар нэгэн хүнд үе тохиолдох, өвчин зовлон тохиолдох, гэр бүлийн асуудлууд, санхүүгийн асуудлууд, ямар нэгэн гарц гаргалгаа байхгүй мухардалд орсон гэх мэт маш олон шалтгаануудаар хандах тохиолдлууд их байдаг. За тэгтэл бид нэр яг энэ асуудлаа олж авахын тулд л үндсэндээ хандаад байгаа шүү дээ. Мэдээж ямар нэгэн оншилгоо хийлгэхэд ч юм уу эсвэл өөр нэгэн шашин, бөөм өргөл, за сэтгэл судлаачдын ч гэсэн үзмөрчдээр ч гэсэн очдог тохиолдлууд зөндөө байгаа тийм үү. Түүнтэй ижилхэн авраа оншилгоочин дээр очиод нүдэн дээрээ хараад зөвлөгөөгөө аваад цэцлаа тухай бүрт нь хийлгээд байх нь зарим хүмүүст илүү амар байдаг. Яагаад гэвэл зэрэг unreligion буюу шашингүй ямар нэгэн бөөм өргөл шүтдэггүй ч юм уу ийм хүмүүс бас элбэг байдаг шүү дээ. Тийм учраас илүү энийг сонгож авах нь их байдаг. Тэгэхээр үндсэндээ бол авраа оншилгоог яагаад хүмүүс сонирхдаг вэ? Гэхдээ зэрэг энэ маань болохоор бас далдын болоод бодит энергийн мэдээллийг сонгож аваад танд яг тохиромжтой мэдээллийг өгч танд яг хэрэгтэй зөвлөгөөг өгдгөөр бас даваа талтай байж магадгүй. Мөн харагдаж байгаа зүйлийг уншдагаас биш зарим тохиолдолд нөгөө далд мэдрэмжтэй хүмүүс ашиглаж байгаа тохиолдлууд ажиглагддаг. Тэгэхээр авраа оншилгоо буюу энэ биоэнергийн шинжээчийн маань хийдэг ажил маань энэ авраа оншилгооны багаж программыг ашиглаад багаж зэмсэг болгон ашиглаад танд шаардлагатай мэдээллүүдийг өгж байгаа нэг хэлбэр юм аа. Тэгэхээр шашинч төр, бөөм өргөлч төр, үзмөрчдөж төр тодорхой хэмжээний багаж ашигладаг тийм үү? Зарим магадгүй мэдрэмж нь өндөр өгсөн хүмүүс бол шууд хараад хэлдэг байж магадгүй. Гэтэл ер нь бол багаж хэрэгжилж байгаа харагддаг тийм ээ. Тарот үзэр байна, 41 чулуу, зоос, эрх тийм ээ. За гих мэтчлэн өөрт тохиромжтой, тааламжтай ч юм уу өөрөө илүү сайн ойлгодог багажаараа онцлох тохиолдлууд их байдаг. Түүнтэй ижилхэн авраа оншилгооны багаж програм маань яг ижилхэн тийм багаж зэмсэгт орд юм аа. Тэгэхээр энэ маань болохоор биоэнерги буюу програм дээр гарч ирсэн мэдээллийг уншдагаараа давуу талтай буюу ямар нэгэн далдын зүүн мэдрэмжгүй энгийн хүмүүс ч гэсэн онцлох боломжтойгоор илүү даваа талтай. Мөн далдын зүүн мэдрэхүйтэй хүмүүс маань энийг илүү их ашигладаг нь бас нөгөө илүү хүнд дөхөм ойр болохын үднээс баш илүү даваа түлхүү ашиглаж яадаг харагддаг тийм ээ. За тэгэхээр үндсэндээ бол манай сургалтын онцлог гэх юм бол манайх 2 төрлийн програм заадаг. Энэ бол жоохон хуучин програм гэж яригдж байгаа ч гэсэн илүү хүний амьдралд ойр ийм програмууд байдаг байх нэ. Нэг нь болохоор эрүүл мэндийн талд илүү давуу онцлогдно. Нөгөөх нь болохоор далд мэдрэхүйг илүү ашигладаг ч юм уу ийм програм байдаг. За мэдээж тухайн програмаа дагаад багаж маань дагалдж байгаа. За тэгээд энэ хоёр програм дээрээ чадамжтай болохын тулд мэдээж маш сайн суурийг авсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэр суур онлын үед ярихад бол суураа маш сайн авсан хүн бол цаашаа үндсэндээ бол дэлгэрээд дэлбэлээд явцдаг байх нь та бүхэн байна мэдж байгаа бах тий. Онцлуулсны дараа авах арга хэмжээ буюу заслын арга домууд бас тодорхой хэмжээгээр бидэнд хэрэг болно тийм ээ. Тэгэхээр заслын арга дом байж болно. За эсвэл сэтгэл зүйн зөвлөгөө байж болно. Хүн ямар нэгэн гаргалгааг олохын тулд ямар нэгэн мухардлаас гацаанаас гарахын тулд иймэрхүү аргуудыг хэрэгжилж болох нь шүү дээ тийм ээ. За мэдээж шашин талд бид нар ном уншлага хийлгэн, за бөөм мөргөл дээр дом засал хийлгэж гин тийм ээ. За өөр гэх юм бол сэтгэл судлалын аргуудад бол мэдээж зөвлөгөө орж байна тийм ээ. Эсвэл ментор мотиватор тандж байна гэх мэтчлэн маш олон авах арга хэмжээнүүд байдаг. Түүнтэй ижилхэн авраа онцлогонд ч гэсэн өөрийн гэсэн бас арга техникүүд байдаг. Энэ маань болохоор үндсэндээ бол зөвхөн сэтгэл зүйн болоод домцлын аргуудыг ер нь бол хэрэгэлдэг байгаа. Мэдээж таны онцлуулж байгаа хүн ямар хуу чиглэлээр илүү хөгжсөн байна. Түүнээсээ болоод заслын арга домууд болоод таныг илүү гэрэл мөрхүүлээд сэргээж сайхан болгохын тулд илүү тодорхой зөвлөгөө мэдээллүүд бас өгч болж байгаа л да. За тэгэхээр ер нь бол
Хүний өөрийн онцлогт одоо зөв тайлбарлаад зөв үн дээр очих нь маш их чухал санагддаг аврал уншлагын хувьдлахтай зэрэг мэдээж та сурж байгаа бол ч гэсэн зөв үн дээр очих хэрэгтэй байх. Зөв үн дээр очно гэдэг маань үндсэндээ маш сайн суурийг тавьж өгдөг байгаа. Суур тавьж өгнө гэдэг маань маш сайн суур тавилсан хүн цаашаа маш гайхалтайгаар одоо дэлбэлээд өөрсдийнхөө зөв чиглэлийг олоод явдаг учиртай. Ийм учраас та бүхэн маань суралцахдаач тэр онцлогоо хэлэхдээ тэр зөв үнийг сонгож судалгаа шинжилгээтэйгээр хандах хэрэгтэй байх шүү гэж та бүхэндээ богинохон зөвлөгөө хүргэж байна. За ингээд та бүхэн маань сургалтын талаар мэдээлэл авах бол 8801 7988, онцлогооны талаар мэдээлэл авах болоод хувийн онцлогоо хэлэх бол 8005 1755 гэсэн дугаарт хандаж мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсанд баярлалаа. Амьдралтай нь амжилтын дээдийг, аз жаргалын дээдийг хүсье. Баярлалаа.